журамын дагуу цогт баяр аваргын төлөө мөнх хэсгэн таарсан. За энэ одоо тулааны эзэгтэй агшин гарч байна. За одоо үзэгчд өмнө таньдаг болсон бах. Наанаас нь одоо цаашаа хөөх өмсгөлтэй гартаа улаан туустай дулдаж байгаа тамирчин бол одоо мөнх хэсгэлэн байна. За одоо чөлөө тулааны гадаад орнуудад очиж 6 удаа ихтэй 6 удаа ялт тогсон. За цогт хоёрын хувьд бол маш бяртай хүчтэй ийм тулаанч. За энд одоо тулааныг бол маш хурдтай өрнүүлж хоёр тамирч хэвтэй байдал шилжлээ. За эндээс аргагүй зөв жоохон туршлагатай хувьд бол мөнх хэсгэлэн байдгийн гэж шилээ тулааныхаа талд илүү туршлагатай да. За тэр гарын өчих гэж үзэж байна. Олсны гадна талаар ингэж цохиж болдог. За эндээс татгш нь шилжүүлээд. Сая одоо доогуур нь хит гарсан учраас яг түрүүний байрлалаар тулааныг эхлүүлж байгаа. Энэ бол одоо нөгөө дүрмийн онцлог харагдаж байна да. За эндээс мөнх хэсгэлэн өөрөө энэ дээр нь гарсан энэ даваа ашигтай байдлаа ашиглан одоо өөрөө мордоо суудсан учраас өөртөө за энд өчгөх одоо гарын үеинд өчг гэсэн орлого хийсэн цогт хоёр вяртай байна. Доороос нь сайн хамгаалж байна. Аргагүй туршлага зааж байна да одоо дээрээс нь. Тийм энэ бол олон тулдаад үзсэн тийм ээ. Гадаадд очиж 6 удаа тулдахдаа 6 ялалт байгуулчихсан. Агуу их тамирчин туршлага энд харагдаж байна. Яалтгүй одоо ийм байдал бол үзэгдэж байна. За энэ дээр нь гараа суудсан. Зөө энэ гизрүүн давтлаа. Аль болох ашигтай байрлалаас давталгааныг өрнүүлээд байна. За ачаар хайжлаа. Дасгалжуулагч багш одоо тулааныг зогсоох гэж тамирчны хайрлах уу. Цаашаа тамирчнаас наадам бол олон удаа тулдсан гэдгийг үнэлж үзсний үднээс мөнх хэсгэлэн ялтаа өгч. Мөнх хэсгэлэн боллоо. За 63 мг-ийн